Сайн бацхан үзэгчдээ Weekend Vibe амралтын хөтөлбөр маань эхлэж байна. За цэлмэгтэй амралтын өдрийн мэнд хүргэе. За Чимбаахтаас амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгээ 3 сарын 27-нд театрын баяр боллоо. Вау, тийм үү. За таны баяр гэсэн үг үстэй тий. За театрын жүжигчдийн баярын мэнд хүргэе. Юу гэж хэлэх вэ? Дэлхийн театрын өдөр гэж болдог байхгүй юу? Тэр өдөр болсон байна. Дэлхийн театрын өдөр одоо жүжигчин мэргэжилтэй бүх хүмүүс баярлах ёстой. Тийм. Гэсэн үг шүү дээ. Тийм яг театрын холбоотой бүх ажил хийдэг хүмүүсийн баярын өдөр байсан байгаа. Цэлмэгтэй болон бас театрт ажилладаг бүх хүмүүстээ дэлхийн театрын өдрийн мэнд хүргэе өнгөрсөн ч гэсэн. За таны өнгөрсөн 7 хоног ямар хөө өнгөрөв? Миний өнгөрсөн 7 хоногт одоо тэгэл Сэний телевизтэй ажиллаа хийгээл байж лээ да. За харин өнгөрсөн 7 хоногт Монгол болон тэ одоо энэ дэлхийн дахинаас юу болсон талаарх бүгдээрээ мэдээллийг бас сэтгэл хөдлөлийн бэлтгэдэг Weekend News хөтөлбөрөөс бүгдээрээ хамтдаа хүлээж авч үзцгээе. Сайн мэцхан үзэгчдээ 7 хоног болгоны шин сорго мэдээллээр хүргэдэг Weekend News эхлэхэд бэлэн боллоо. Эхний мэдээлэл. Японы Осака хотноо жил бүр зохион байгуулдаг Осакагийн Азийн кино наадмаас Азийн шилдэг жүжигчнэр Чимээгүй хотын жолооч киноны гол дүрийн жүжигчин Төвшин Баяр шалгарсан. 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү кино наадамд олон улсын 50 гаруй кино уран бүтээлийг үзэгчдэд хүргэсэн байна. Чимээгүй хотын жолооч кино нь өнгөрсөн оны 11 сард 28 дахь удаагийн Таллины хар шөнө кино наадмаас шилдэг зураачийн шагнал болон Гран-при шагналыг тус хүртсэн юм а. Хөнгөн атлетикийн Ахмад мастеруудын World Masters Athletics Indoor Championships 2025 тэмцээн Америкийн нэгдсэн улсын Флоридад энэ сарын 23-наас 30-ны өдрүүдэд болж байгаа. Энэ тэмцээнд Монгол Улсын гавьяа тамирчин Радна Гой алтан медаль эзэн болсон байна. За энэ тэмцээнд 60-800 метрт төрүүлж хошин алтан медалийн эзэн болсон байна. Тэгвэл өнгөрсөн оны 11-р сард хөнгөн атлетикийн дэлхийн хошин аварга Радна Гойгийн амьдрал түүхээс сэтгүүлсэн цагаан зэрийн янзах баримтат кино нээлттэй хийж байсан юм байна. Тэрээр 85 настайдаа бүгд найрамдах Польш улсад зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалралт тэмцээнээс 3 алтан медаль хүртэж нэг дээд амжилтыг тогтоосон Монголын анхны хүн болсон байна. За дараагийн мэдээ бол K-pop сонирхолтой хүрэх мэдээ байгаа. За энэ хүн мэдээ нь Мамама хамтлагийн дуучин Solar Vent нэртэй цомгоо 4 сарын 2-нд шүтэн шиш нартай хүрэхээр болсон байна. Solar-ийн хувьд энэ цомгоороо дамжуулж хаврын ихний K-pop төсрэлтийг хийнэ гэж хэлсэн байдаг. За харин Мамама хамтлагийн Solar-ийн хувьд 2020 онд Speed It Out нэртэй анхны цомгоо гаргаж ирсэн. Solar-ийн хувьд энэхүү цомгоороо дамжуулж хаврын ихний K-pop төсрэлтийг хийх болно гэж хэлсэн. Solar өнгөрсөн жил Монголд 2 удаа ирж байсан. За өнгөрсөн жил эрэхтэй Бота ая дууныхаа клипний зураг авалтыг манай улсад хийсэн. Энэ дуун Solar-ийн хувьд өмнө гаргаж ирсэн дуунуудаас тис өөр төрөл чанараа бүтээгдсэн гайхалтай уран бүтээл болсон гэж фэнүүдэн дүнсэн юм а. Рэпер Кендрик Ламарын 6 дахь цомог 2025 онд гарснаас хойш Америкийн нэгдсэн улсад 1 сая гаруй хувь орлуулагдсан анхны рэп цомог болсон байна. Түүний хувьд Super Bowl 2025 шоунд хамгийн гал гарсан үзүүлбэрийг үзүүлсэн. За энэ гал гарсан үзүүлбэрийг 133 сая хүн үзэж Super Bowl тэмцээнээс хамгийн олон үзэгчтэй шоу болсон гэж Billboard-аас мэдээлсэн байдаг. Тэгвэл рэпер Кендрик Ламар Сизанаар хойд Америк, Их Британи улсыг тойрсон Grand National нэртэй аялан тоглолтоо хийж байгаа юм байна. За энэхүү Weekend News-ийн мэдээлэлтэй хамтаас үзэгчтэй баярлалаа. Дараагийн шин сорго мэдээллээр уулзтаа. Түр баяртай үзэгчтэй. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За сэтгүүлч хорлоогийн маань бэлтгэсэн мэдээлэл та бүхэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. Үргэлжлүүлээд нэвтрүүлэгтээ минь хамтран ажилладаг байгууллагуудад танилцуулъя. За манай нэвтрүүлэгтээ Swiss Mongolia 12 нэр төрлийн гоо сайхныг бол нэмэлт бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Swiss Mongolia хамтран ажиллаж байгаа. За мөн бас бид бүхний хөөрхөн болгодог, мисгүүгээр хөөрхөн болгодог Med Estetic Berry арьс гоо заслын эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр бол маш онцлогтой гоё дугаар байгаа. Ягаад гэвэл 2 зочинтой. Одоо 27 цаг ирж сурагчдын амралт болсон учраас та хүүхдүүдэд бас хэрхэн яаж амраах чинь тэр талаар бас хүүхдүүдэд та аялуулж болж гин. За бас театр жүжиг үзүүлж болж гин. Тэгэхээр энэ талаарх мэдээлэлд үзэж та бүхэнтэй өгөх болно. Тэгээ бүгд хамтдаа өнөөдрийн ихний зочноо хүлээж авцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Weekend Vibe нэвтрүүлэг маань зочны цагаараа үргэлжилж байна. Өнөөдрийн маань зочноор Улсын хүүхэлдэйн театрын найруулагч Анхбаатар ах маань хүрэлцэн ирсэн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Амралт өдрийн мэнд хүргэе. За, жүжигчийн үний хувьд одоо энэ хагас өдөр бол одоо ажлын өдөр вэ, амралт өдөр вэ нөө? Хагас сайн бүтсэн бол ерөнхийдөө бол театрын бол албан ёсны ажлын өдөр. Нэгт хоёрт болохоор амралтын өдөр гэж яддаг байхгүй юу?
Манай цэлмэгтэй адилхан юм байна шүү Тийм дээ. тэр адилхан амар тийм. Сая одоо 27-нд театрын баяр боллоо. 21-нд бас хүүхэлдэйн. Тий. Энэ болохоор 21-нд болохоор дэлхийн хүүхэлдэйн театрын баяр гэж болдог 3 сарын 21-нд тий. Тэгээд яг дэлхийд даяараа 2003 оноос тэмдэглэж байгаа. Монголд болохоор бид нар баг түрүү одоо энэ жилээс энэ анх удаага болж байгаа тийм том хэмжээний арга хэмжээ болгож тэмдэглэсэн бид нар. Одоо нөгөө нэг зөндөө олон хувийн бас хүүхэлдэйн театрууд бас одоо өмнөх жилүүдийг бодвол нэмэгдсэн байна тий. Тий. Одоо улсын хүүхэлдэйн төв театр гэдэг утгаараа бас Монгол улсынхаа бүхэл хүүхэлдэйтэй холбоотой гэсэн байгууллагуудыг цуглуулад нэг том парад хийхийг хүссэн. Тэгээ параданд маань нийтдээ 100 гаруй одоо хүн гэх юм жишээ 100 гаруй дөрүүд хүүхэлдэйнүүд оролцсон бас маш том арга хэмжээ болсон байгаа. Бид нэрээ тэр парадтай таарсан талбай дээр алхаж ирсэн те яг парад шиг бөмбөр тоглоод тэгэл араас нөгөө нэг бидний музик дуртай Диснейгийн ч юм олон нөгөө нэг хувцас хүмүүс Тий хувцас өмсөн хувцастай хөгжимчид хүүхэлдэйнүүд нь бас өөрсдөө алхсан. Тий. Анхбаатарын хувьд одоо хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллаад одоо хэр удаж жүжигчнэр бас ажиллаж ирсэн үү? Би өөр 14 онд Орсын албаны улсад хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлэр төгссөн. Маа театр анх 10 онд 10 хүүхэдтэй сонгож аваад тийшээ суугачсан байхгүй. Тэгээ 14 онд яг тухайн үеийн цаг үеийн байдлаас болж ажиллахгүй байжгаад одоо 4 жилээс одоо манай ангийн 6 хүүхэд театртаа буцаж орсон. Тэгээ ажиллаж байгаа. Тэгэхээр одоо хүүхэлдэйн театрт ер нь хэдэн жүжигчин байна гэсэн үг вэ? Манай үндсэн бол нэг 40 гаруй одоо ажилчтай тэрний 18 жүжигчин. Хүүхэлдэйн одоо энэ жүжигийн одоо ялангуяа хүүхэлдэйн жүжиг гэх нэг хүмүүс тэгж ойлгоод байж магадгүй. Хүүхдийн жүжиг одоо ингээд бит хоёр ингээд хүүхдийн дүрд ороод ч юм уу те бүр тэнэ болдог биш хүүхэлтэйгээр ингээд тоглолдог шүү дээ тэр нь онцлог те. Тий хүүхэлдэйн жүжиг гэдэг бол яг өөрөө одоо хүүхэлтэй юм уу ямар нэг эд зүйлс ч юм уу те одоо ялангуяа хүүхэлдэйн жанр өөрөө бас амар эрсчтэй ингээд тийшээ ингээд хөгжөөд байна л да. Одоо бидний ширээн дээр байгаа энэ лагл гэж хүүхэлтэй болгоод хүүхэлтэй маягаар. Гэхдээ тэрийг бол яг хүүхдийн жүжиг гэдэгтээ бол яг холжлохгүй маа ч одоо хүүхд залуучуудын театр гэж байна шүү дээ. Тэд нар бол яг өөрсдөө хүнээрээ жүжиглдэг. Энэ хоёрын хооронд бол маш том ялгаа байгаа. Хүүхэлтэйгээр ингээд тоглолно гэдэг. Тий, тэгэхээр одоогийн үед яг энэ хийсэн хүүхэлтэй болон энэ лааны хувьд нэг ялгаа нэр ойртууд баг ялгаагүй болчиход байгаа. Тий. Тэгээ одоо энэ хүүхэлтэй одоо тэр жижиг дээр одоо Монголд ч юм уу ерөөд энэ зохиолууд нь хэрэг одоо сүүлийн үед одоо тий хүүхэлдэйн театрууд маань ямар жижигүүд тавьж байна. За энэ манай морин уур жижиг маань одоо энэ сурагчдын амралтанд зориулаад ер нь тоглогдож байгаа. Таны хувьд ч нөө про театрын бас жүжигчин байгаа шүү дээ. Тий, өөрөөс про театрын жүжигчин найруулагч зураач янз бүрийн юм. Жүжигчд маань ер нь олон ажил хийх юм уу ерөөсөө найруулаад тэнд ош баг хувцас эсвэл оёол гэснээ жүжиглээл ингээд бүгдийг хийх шаардлагатай болоод байна тий. Тий, багшлан Монтировскойн тайзны ажилтнаа бүгднийг л ер нь хийхгүй юм гэж байхгүй тий. Та ситэд багшлаг лөө? Тий. Орон чадрын багш. Нөгөө миний хувьд болохоор нөгөө сүүлд шадар 3 ч юм уу тэгээ нэмтгий хүн гээд ер нь танаа театрын бүх жүжигүүдийг ингэ үзчихсэн байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхэлдэйн театраар төгсөөд ирсэн жүжигчд маань илүү ихтэй креатив яг би яг нөгөө нэмтгий хүн дээр айгүйх яг тэр хүүхэлдэйг тоглуулж байгааг үзсэн. Тэгэхээр бас зүгээр тий заавал хүүхэлдэйн театр чинь хүүхдүүд л үзэх хэрэгтэй юм байна биш. Ер нь амар томчууд ч гэсэн үзвэл зүгээр юм шиг санагдсан надад. Тэгээ ер нь бас хүүхэлдэйн урлаг гэдгийг яавал заавал хүүхдийн урлаг гэдэг гэж ойлгож болохгүй тийм. Хүүхэлтэй гэдэг бол өөрөө бас миний хувьд яг хүүхэлдэйн театрын жүжигчийн хүний хувьд энгийн жүжигчин одоо яг хичнээн авьяастай одоо хүний илэрхийлж чадахгүй юм тэр хүүхэлтэй илүү нандин юмыг илэрхийлж чаддаг юм шиг санагддаг л та. Про театрт ажиллаж байгаа даа. Ажиллаж байгаа. Давхар уран бүтээлүүд. Тий бид нар одоо бас 4 сарын 9-нд шинэ жүжиг нээх гэж байгаа. 4 сарын 9-нд ямар жүжиг нээх гэж байна. Тийм сүүлчийн бороо гээд вампилийн усны ан гэдэг сэдвээс жүжигээр сэдвэлсэн тийм жүжиг гэж байгаа. Мета драм гэсэн тийм. Тийм байна. Тэгэхээр одоо сурагчдын амралтанд зориулаад морин уур жүжиг тоглогдож байгаа гэж та сая хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ жүжигийг үзснээр тэг хүүхдүүд яг юу ойлгож авах вэ? Хүмүүс яг энэ жүжигээс тэг ямар мэдрэмж аваад гарах вэ? Энэ жүжигийн хадлаар дэлгэр өнгөө яриад өгч. За би бол яг одоо өөрөө үзэгчийн хувьд энэ жүжигийг үзэхэд үнэхээр энэ морин уур гэдэг хөгжим чинь Монгол хүнийх юм байна. Бид нэр энэ хөгжмийг сонсоод ингээд өөр ямар нэг хөгжим сонсохоос илүү миний ингээд дотор ингээд уйлд юм байна, уярд юм байна. Яг тийм мэдрэмжийг авдаг л та. Тэгээ бас үзэгч хүүхдүүдийг гэсэндээ анзаарахад өөрхий бас нэг 10 настай эрэхтэй ноцолж байгаа хүүхдийн жүжигийн дараа ингээд жоохон ингээд чимээгүй болцсон. Ингэж мэгсэн гарч ирэх чинь бас амар хөөрхөн байдаг байхгүй. Тэгэхээр бас тэр жүжиг бас ингээд үнэхээр хүүхдүүдэд бас
өгье гэсэн зүйл өгч байгаа юм болов хүүхд болгон айгүйх морин хуурын талаар мэдгүй хүүхдүүдс айгүйх орж ирдэг. Монголоор айгүй муу ярьдаг монгол хүүхдүүд цэсэндээ орж ирдэг гадаад сургуулийн тийм. Тэд нар цэсэндээ үнэхээр морин хуур тоглох хүсэлтэй болоод жүжиг артас явдаг. Энэ жүжиг маань өөрөө биднээс зөвлөд Москвад фестивалд оролцсон. Москвад Образцовын театр гэдэг маш том театр байдаг. Тэрэнд оролцсон. Тэгээ одоо бас ерөн гадны захиалгууд айгүйх ирж байгаа фестивал урилгууд. Тэр хүүхдэнүүдийг одоо ингэ тоглоомж чинь одоо бид нар яг одоо нэг ойрж ирээсээ тэр хүүхдийн театраас хүүхдтэйгээр үзээгүй байгаа болохоор төсөөлд буухгүй байгаа юм л да. Яг л нөгөө нэг юм зассан юм тайзан дээр хүүхдэнүүд тоглогдоод байна. Тэгээ өмнө яг тийм байсан байж магадгүй. Гэхдээ одоо бол одоо чинь морин хурж жүжигэн дээр ямар ч одоо нэг ширм гэж уртлын хаалттай шүү дээ. Ямар ч тийм хаалт гэж байхгүй. Одоо бидний одоо энгийн хүүхэлтэй гэдэг одоо яг ингээд тэр ойлголтоос шал өөр болов уу гэж бодож байна л да. Заавал нэг жүжигчин нуугдсан биш. Эсрэгээрээ жүжигчин доор ил гараад ямар ч тийм бид нарт нуух хаах юм үгүй. Би хүүхэлтэйг тоглож байгаа. Гэхдээ би тусдаа хэлэх санаатай байна жүжигчний хувьд те. Тэгэхэд морь гэхэд за тэр шидэт морь маань заавал ингээл нэг агаараар нисдэг биш. Тэр бол ингээд далавчаа нийлгээд хүнд орон зогсож байгаа. Гэхдээ тэрийг харсан хүн ягаад ч юм бэ тэрийг одоо үнэхээр нисэж чинь гэж мэдрэмжийг бас авахаар. Хүүхэлтэй урлагаас өөрөөс жоохон нээлттэй болж байгаа. Айгүйх баяртай байгаа. Хүүхдүүдийг хуурхаа билж байгаа. Өмнө чинь ингээд тий хүүхд одоо яг ингээд нэг тийм ингээд жүжигчин одоо байхгүй юм шиг харьцдаг гэсэн шүү дээ. Яг энэ бол ич чидтэй болохгүй. Ич чидтэй юм шиг. Тэгтэл бид нар одоогийн үед бол яг миний хандлага бол энэ жүжигчин энийг амьлуулж байгаа шүү гэдэг нээлттэй байх хүүхдүүдэд ойлгохгүй. Тэгвэл бас ингээд зарим тохиолдлууд байдаг л та ингээд жоох хүүхдүүд ингээд хүүхэлдэйн жүжиг үзэнгүүд тэр хүүхд ингээд энэ чинь амьд юм итгэж байгаа шүү дээ. Тэнгүүт ард нь ингээд 4-5 сүүдрүүд яваад идэг. Хальт харахаар чи тэгээ хүүхдийн нүдэн тэр чинь ингээд бас эвгүй байхгүй яг тэр зураглал. Тэгэхээр бас ингээд тухайн ингээд найруулагчийн театрын онцлогоос хамаарч одоо хүүхэлдэйн жүжигүүд маш олон төрөл жанраар бас дотроо хийгдэж байгаа. Ямар сандал хүүхдүүд ч юм бол одоо дөнгөж энэ орчныг таньж эхэлж байгаа бага наснууд л те. Ямар сандал манай нэг сининг телевиз дээр унгалдаа гардаг тест. Тэр хүүхдүүд баг тэр унгалдаа байдаг юм шиг л баг л ойлгодог байсан те. Тэр унгалдаа ч өөр наваг багахч гардаг байсан шүү дээ. Тэр ч өөр яалтчгүй бүр Монголын хүүхэлтэй ч тийм бас юу л та миний хувьд бол тийм хүүхэлтэй яалтчгүй шууд хамгийн ихэнд унгалдаа л орж ирнэ. Бусад жүжигийн төрлүүдээс илүү хүүхдийн жүжиг жоохон юм анхаарлын хувьд ч гэсэн айгүй хэцүү санагддаг байхгүй надад. Одоо ингээд хүүхдийн анхаарлыг чинь нэг алтхад л буцааж хүзээж барьж авахгүй юм лээ. Тэгэл бүр тэргээр гүйлдээл, ундааны сав шидэж мэдээл, хөвцөлж тоглол тэнд жүжиг яваад идэг. Яг энэ тал дээр бас одоо сүүлийн үеийн хүүхдүүд яг ямар байна? Энэ тал дээр бол хүүхдүүд яг сүүлийн үеийн хүүхдүүд бол бүр эсрэгээрээ бүр анхаарал муу болж байгаа шүү дээ. Тэгэлгүй яг тэр нөө байнгын утас юм ямар нэг юм яахгүй л бол хүүхдийн анхаарлыг барих амар хэцүү болсон. Тэгээд сүүлд хийж байгаа жүжигүүд маань тэгтээ тэрийг бүр эсрэгээр нь одоо сүүлд Пиноккио маань цаг 20-ын метражтай. Энэ морин хурлахаараа цаг 10-ын. Гэхдээ хүүхдүүд бол чимээгүй суугаал үзээд байгаа. Тий. Ер нь бол хүүхдийн анхаарлыг барих маш хэцүү. Байнгын нэг содон шин содон гайхшлын төрүүлж явахгүй бол нэг алдчих юм болж ихэнх дусаа тий. Тэгэл нэг хүүхд босоод ингэх юм бол нөгөөд нь дэмжээл тэгэл хоорондоо юм шидэлцээл ярилцаал тэгвэл нөгөө анхааралтай үзчихсэн хүүхдүүд нийш юу болж байгаа тэгэл нөгөө хүүхд нь дусаа. Нэгнийг дагаал ер нь гарчдаг юм л. Ойр зур хэдэн насны хүүхдүүд ирж үзэж байна? Тухайн жүжигээс хамаарна. Энэ жүжиг морин хур жүжиг болохоор 10-аас дээш насны хүүхдүүд зориулсан. Тэгэхдээ маад бол 4-өөс дээш 4-өөс 6 гэдэг 90 бүхэл насны хүүхдүүдэд болон томчууд зориулсан жүжиг байгаа. Бас Монгол ардын сууд гэдэг бас томчууд том насны хүмүүс зориулсан жүжиг байгаа. Хүүхдүүд мөн одоо өөрсдөө санаачлагтайгаар анги хам толнороо санаачлагтайгаар ирж ийн эсвэл ингээл багшийн зөвлөгөөгөөр аав ээж нь эсвэл авч өгсөн аль энийг үзээдэх гэж авчирч явах аль нь дамгай байх шиг байна. Ер нь бол аав ээжийн оролцоо маш бага гэж бол би үзэж байна. Яагаад гэвэл хүүхдүүд театр явахгүй байна. Тэрэнд бол хүүхдүүд буруутай биш, миний бодлоор аав ээжүүд буруутай гэж бодож байна. Тэгэхээр эцэгчүүд маань аль болох хүүхдүүдэд театрын боловсролыг бүр багаас нь өгч явах хэрэгтэй болов. Тэр тал дээр анхаарал тавьж явах хэрэгтэй болов. Одоо манай театр манаас 5 сарын 9-нд Одиссей гээд хүүхэлдэйн насан туршид зориулсан жүжиг хийж байгаа. Тэс хүүхд үзэж болохгүй юм гарах болов уу гэж бодчих. Хүүхэлдэй театр гэж хүүхд үзэж болохгүй юмыг хүүхэлдэйнүүд маань хийх болов. Янз бүрийн тиймэрхүү юм болох болов уу гэж бодож байна. Одоо ерөнхий бол одоо хүүхдийн жүжигч гэдэг юм уу? Эсвэл ерөн жүжгүүдийг одоо юм сургуулаас нь гэж үзүүлдэг штеп захиргаанаас нь. Тэгэхээр яг улсын сургуулиуд илүү тэрэн дээр анхаарч гинүү эсвэл хувийн сургуулиуд илүү хэрж үзэж гинүү? Ер нь бол хувийн сургуулиуд энэ талынхаа боловсролыг өгтөө айгүйх анхаардаг те.
Ямар нэг хувийн сургууль дотор одоо жишээ нь дугуйдаар драмын дугуйлан байна. Байнгын тэр бүжиг тэр секцүүд байнгын тэр яаж л уран зохиолын хичээл дээр миний бодлоор илүү их одоо тэр нэг задлаж ярилцаа дараа нь жүжиг үзэх сэтэлтэй байгаа юм шиг санагддаг. Хүүхлийн театрын жүжигчд маань ойролцоогоор нэг жүжиг дээр хэр удаан ажиллаж байгаа шиг би саяхан хүүхлийн театрын нөгөө пэйжийг одоо харахад Аладдин юу гэл ингээл маш олон ингээл хүүхлийн жүжигүүд ингээл тавьсан байл. Энэ хугацаанд одоо маш их бэлтгэл сургууль хэрэгтэй байгаа шүү дээ. Яг маа нийт одоо жүжигийн одоо урын сан гэх юм бол одоо 50 жүжиг жилдээ эсвэл тэрнийхээ 30-ыг нь тоглодог ч юм уу те. Байнгын нэг жүжиг сэргээж тоглож явахгүй бол тэр чинь алга болчих тийм болохоор байнгын сэргээг тоглож яадаг. Яг жүжиг хийх үндсэн хугацаа бол яг ерөнхийдөө 3 сар гарантай юм уу да. 3 сар хавцаа нэг жүжиг хийх юм. Тэр чинь хүүхлийн жүжиг гэдэг чинь өөрөөс маш олон тийм дамжлага явдаг л да. Анх найруулагчийн санаа гэхлээр үйлдвэрлэл гэж тэр хүүхлийн үндийг хийдэг тэр хүүхлийн театрын зураач гэдэг чинь маш том агуу хүмүүс энэ тий. Хийж ёсолт жүжигийн төгсөлт ёсолтгүй ч гэсэндээ тэр хүүхд тэр жүжигийн баг үнд 50% тэр хүмүүс ч хийж байгаа ш жүжигчдээс гадна тэр бүтээсэн хүмүүс. Тэдний ажил өөрөө маш удаан. Ялангуяа хүүхэлтэй хэд миний бодлоор яарч болохгүй. Тэгэхээр улсын хүүхлийн театр маань ер нь яг аль жанраар явж байна? Одоо хуруу гэж байна, ингээ савхан гэл эсвэл юу байна те? Эсвэл сүүдрийн ч юм уу ингээ лазерын гэл янз янз байгаа. Тэгэхээр хүүхэлтэй гэдэг тий. Хүүхлийн театрт бол тухайн жүжигээс хамаарат маш олон төрлийн хүүхэлтэй байдаг шүү дээ. Одоо бие түүхэлтэй байна, утсан хүүхэлтэйтэй ч гэсэндээ тийм төрцөн авьяастай хүмүүс байж тэрийг бүр ингээ сургууль сураагүй ч гэсэндээ хит жүжигчин тий сурсаар байгаа тэр утсан тийм жижиг нарийн юмд хүртэл бүгднийг мэддэг болсон бүр ингээд жүжиглэхийн оронд гарна гэж тэр хүүхэлтэй чи яг тэрийг ингээл хийдэг бас тийм ярин торгон мэдрэмжтэй хүмүүс бол магадгүй ч юм байна да. Өөр одоо улсын хүүхлийн театр маань бас хийж байгаа уран бүтээлүүд бас юу байна? Маа театр маань одоо Солонгосын Чунчоны хүүхлийн театртай хамтраад нэг шин төсөл дээр ажиллаж байгаа. Тэр нь болохоор Солонгос 3 жүжигчин, Монгол 2 жүжигчин нийлээд Солонгос найруулагчтай хүүхэлтэйнийхээ урлалыг Монголд болон Солонгост хамтарч хийгээд нэг хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр нь болохоор ааруулыг хазах мөчөд гэдэг. Ааруулыг хазах мөчөд. Тэгээд Монгол зохиол юм байна тий. Монгол одоо домгоос сэдвэлсэн одоо дотор домгоос сэдвэлсэн гэх юм уу да. Гэхдээ нэг Солонгос дүртэй, 2 Монгол охинтой нэг тийм хөөрхөн ажил руу орсон байгаа. Энэ жүжиг маань өөрөө 5 сарын сүүлээр Солонгост болох олон улсын хүүхэлтэйчдийн наадам дээр нээлттэй хийж тоглох юм. Тэгээд бэлтгэлийн явцнаас Монголд тал мөчөө одоо бас бид бэлтгэлээ хийгээд явж байна. Тэгээд удахгүй жүжигчд маань Солонгос руу очиод бэлтгэлээ үргэлжлүүлээ хийгээд явах юм. Тэгээд энэ хэл нь болохоор Солонгос Монгол хэл дээр. Солонгос Монгол хэл дээр. Солонгост очиод олон улсын фестивалд орсон ч гэсэн ерөөд монгол хэлээр тоглохтой байсан үү? Яг монгол хэлээрээ л. Тэгэхээр тэр чинь хамаагүй гоё болоо тий. Худлаа хүн солонгосоор ярьж яхаар. Тий. Тэгээс энэ жүжиг маань өөрөө бас зөвхөн солонгос гэлтгүй бас цааш олон улсууд руу явах төлөвлөгөөтэй байгаа. Монголдоо энэ жүжиг тоглохдох уу? Монголдоо энэ жүжигийг бид нэр хувилж авна. Хувилж аваад бас өөрсдийнхөө хүүхэлдэйн театрын тайсан дээрээ тоглоно. Тэгээд мөн одоо 8 сард болох нүүдэлчин фестивал дээр манай солонгосчууд маань ирээд бас бид нар бөөндөө тоглох юм. Хамтран тоглох. Тийм хамтран тоглоно хаа. Өөр нь одоо дэлхийд дахинд энэ хүүхэлдэйн театр одоо энэ хүүхэлдэйн жүжигчид энэ хүүхэлдэйн тоглолтууд юу нэр хөгжиж явах шиг байна. Яг одоо бол маш эрчимтэй хөгжиж байна. Одоо баг хүүхэлдэйн театрын жүжигчний мэрэгжил өөрөө тийм маш одоо эрэлттэй байна гэж хэлэх юм уу да тий. Бүхэл төрөлж кинонд хүүхэл драмын жүжигэнд бүхэл ерөн жүжигэнд ялангуяа хүүхэлтэйг өдөртөх хүүхэлтэйн хэрэг бүр амар их гараад байна. Олон улсад бол драмын найруулагчид жүжигчид бүгдээрээ жүжигэн дээр хүүхэлтэй байлгахыг хүсэж байна. Ямар нэг байдлаар яг бодит бичсэндээ энэ ширээг хөдлөх хэрэгтэй, энэ сандлыг ингэх хэрэгтэй. Тиймэрхүү хүсэлтүүд айгүй их ирж байгаа. Тэгэхээр энэ бол маш эрэлттэй цаашдаа бол айгүй их эрчимтэй хөгжиж байгаа. Театрын төрөл. За тэгээд өнөөдөр бас студид маань суралцсан ярьж байгаа хүүхлийн театрынхаа сүүл ажиллагааны талаараас удахгүй энэ бас фестивал явах гэж байгаа бас энэ жүжигүүдийн талаар бас ярьж гисэн бас бид бүхэнтэйс амралт өдрөө хуваалцсан танд баярлалаа. За биднийг бас өрсөн та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн цэндээ театрын баярын мэндийг хүргэе. Баярын мэнд хүргэе. За тэгвэл хоёртой баярын мэнд хүргэе. Баярлалаа. За фестивалд амжилттай оролцоорой. За баярлалаа. За өргөжлүүлэн үзэгчтэй бүгд хамтдаа энэ 7 хоног бол бас нэг арай онцгой байгаа. Ягаад гэвэл бид бүх хоёр зочинтой байгаа. Тийм учраас бүгд хамтдаа дараагийн зочноос хүлээж авцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун.
Vegan Vibe амралтын хөтөлбөр маань үргэлжилж байна. За өнөөдөр бол бас онцгоос 2 зочинтой байгаа. Тэгээд илүү бас олон мэдээлэлүүд үзэж та бүхэндээ хүрэхээр бас өнөөдөр за Хишиг Diamond компани үүсгэн байгуулагч Хишиг нэм гэгч манаас хүрэлцэн ирсэн байна. Танд амралтын өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд ч гэсэн амралтын өдрийн мэнд хүргэе. За Хишиг Diamond гэж жаад тэгээ яг оператор одоо хийж байгаа компани болохоор Хишиг Tour гэдэг одоо аялын компани байгаа тий. Тэгэхээр өнөөдөр үзэгчтэй бас аялын талаархаас мэдээллүүдийг хүргэх болно. Тийм манай нөгөө гадаад аяллаа ерөнхийдөө нөгөө нэр нь гэсэн үг л те. Одоо пэйж хуудас бүү одоо ерөөсөө яг үндсэн нэр нь Хишиг Тур гэж явдгийг. Тийм нөгөө дотоод болон гадаад аялал гээд. За компани маань хувьд гэх юм бол 2023 оны 5 сард бид нар яг энэ тур операторын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан дотоод болон гадаад аялал. Тэгээд бид нар бүгд найрамд Хятад ард улс, Оросын холбооны улс яг одоогийн байдлаар Зүүн Өмнөд Азийн аяллууд маань гадаад аяллаа хүрээнд гарч байна. Дотоод аяллахын хэмжээнд болохоор бид нар англи хэлтэй зах зээл, хятад хэлтэй зах зээл дээр явдаг тур оператор байгаа. Ийм танилцуулгатай. Одоо ч нөгөө нэг сурагчтай амралт эхэлж байгаа. Тэгээд сурагчдад зориулсан яг ямар амралт байна? Ерөнхийдөө нөгөө аяллаа одоо яг нөгөө нэг илүү хамгийн идэвхтэй сезон орж ийн гэж хэлж болно. 10 сараас 3 сарын хооронд болохоор зөвхөн гэр бүлэрээ аялах, халуун орны удаан хугацаагаар байх одоо утаанаас зүхтах аяллууд ерөнхийдөө ихэнхдээ явдаг бол 3 сараас эхлээд ер нь бол аль болох ойрхны хамт олон байгууллагын гэр бүлийн одоо боломжийн аяллууд маань ерөөсөө 3 сараас 9 сарын хугацаанд явдаг. За одоо манайх болохоор ерөнхийдөө 24 онд хамгийн анх зориглоод бид нар дагнсан хүүхдийг хүүхдтэй аялуулъя гэдэг тийм уриатаагаар хүүхдийн аялал ерөнхийдөө 4 групп гараад амжилттай хэрэгжсэн. За энэ маань болохоор ямар учиртай вэ гэхээр асран хамгаалагч аав ээж маань одоо ерөнхийдөө маш завгүй байдаг цаг хугацаа байдаг болсон учраас бид нар таны хүүхдийг одоо хуучнаар пянрын туслан янз бүрийн нөгөө хүүхдийн үйл ажиллагаанд хамрагдж байгаатай адилхан яг ийм хүүхдийг хүүхдтэй нь аялуулъя. Бид нар таны хүүхдийн одоо аюулгүй байдлыг хангая. 10-аас 15 хүүхд тутамд бид нар нэг аяллаа ахлах гаргаад одоо хүүхдүүдийг чинь одоо хариуцуулаад явуулъя гэдэг юунд дор хамгийн анхнаас болоо ерөөсө 6-аас 12 нас 13-аас 17 нас гэсэн хоёр ангиллаар ерөнхийдөө аяллууд маань гарсан. Одоо яг энэ аялал маань одоо 3 дугаар улирлын амралт буюу одоо энэ 4 сарын 5-наас эхлэх одоо аялал дээр гарах гэж байна. Бид нар энэ одоо урд нь бол бид нар зөвхөн хөхөт даатууны чиглэлд энэ аяллаа 3-4 ээлж гаргасан бол одоо жоохон өргөжөөд Жинэн, Миниаватор, хөхөт, даатун гэсэн 4 газраар одоо тойрох тийм аялал маань ерөнхийдөө бол 4 сарын 5-нд Улаанбаатар хотоос гарахаар зарлагдаад явж байгаа. Нөгөө талаар одоо хүүхдүүдэд манад эцэгхгүйгээр явснаар найс нөхдөд болно, бие даад сурна. Тэгингээ бас одоо сүүлийн үед манай монголчууд бол одоо аялал бол одоо амьдралын хамт юм аа те маш сайхан дурсамж юм аа гэдэг одоо бас мэддэг болчиход байна шүү дээ. Тийм ер нь бол яг хүмүүс одоо аялал гэдэг үгнийхээ утгыг ойлгодог болсон. Заавал нэг гадаад дотоод аялал гэхээсээ илүү өр хүүхдтэйгээ нэг өдрийг сайхан өнгөрүүлж байгаа нь хүртэл тухайн цаг үедээ аялал болж байгаа. Яг энтэй адилхан одоо хүүхдтэйгээ аялахаар буюу аав ээжээсээ хол аялахаар юу н өөр байдаг вэ гэдэг баггүй хүмүүс. Маш өөр. Хизээч аав ээжийн хажууд тухайн хүүхд маань одоо яг өсвөр насны хүүхдүүд маань өөрийнхоороо байж чаддаггүй. Хүмүүс одоо яг хүмүүс ч гэлтгүй би ч ялгаагүй. Одоо нэг 10-аас дээш наснд болохоор за том болчоод битгий ингэдэ гэж яддаг бол 16 настай хүүхдүүд аялалд нэг групп үсгээд явхад тэр хүүхдүүд усан парк дээр усаар байлдаад гүйж байгааг нь харахад тэнд бол үнэхээр хүүхэд гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Үе тэнгийн баслны тодорхой хэмжээний гоё хүрээлэлд очдог, хизээч тэндээс хүүхдүүд муу юм сурдгуу, утасны хэрэглэнээсээ холддог, зөвхөн оройн цагаар буудлуудаа очихороо сүлжээтэй. Бид нар угаасаа хүүхдийн аялалд албаар хүүхдүүдтэй хятад дугаар ч юм уу те одоо VPN суулгаж явдггүй. Тэгэд эцэг эхтэйгээ бол мэдээж байнгын холбоотой явдаг. Насны одоо группийн ангиллыг яаж авдаг вэ? Одоо холиод ингээ аваа явчихдаг уу? Эсвэл насаар нь ангилж авч явж гинүү? Яг хамгийн анх угаасаа яг уг нь бол 8-аас дээш гэжсэн чинь анхны манд групп дээр 6 настангууд нэлээх ороод ирсэн. Тэгээ ер нь бол насыг ангилсан зөв юм байна гэж харсан. 6-аас 12 гэхээр бас 12 тонууд чинь нөгөө 6 тонуудаа тоохгүй. Ер нь бол нэг 6-аас 10 12-оос 17. Одоо бол бид нар яг ингээд 2-оос 3 групп гараад ирэхээр харахаар
бага насны хүүхдүүдээ бол бүр яг бага насных нь хүүхдүүдтэй л явуулмаар юм байна лээ. За тэгээд дээрэс нь манайхаар бас нөгөө 10 жилийн нэг ангийнхан бас явж байсан. Анги хамт олноороо явуул хонхны баяр тий маш их зардал гаргадаг шүү дээ. Бид нар ч хүүхдүүдийн 12-ыг төгсөх, 9-ийг төгсөх гээл яг тэр зардлуудаа гаргахаас илүү хүүхдүүд маань 9-р анги төгсөжсэн анги манд бас нэг анги явсан. Тэд нар бүр илүү гоё юутай болоод ирж байгаа байхгүй юу? Багшаа яавал хятад руу сургуульд явж болох вэ гэдээ ирж байгаа байхгүй юу? Тэр чинь хятадыг үзээд хүүхдүүд соёл хамгийн гол нь тэр технологийн үзээд тэр хүүхдүүдийн одоо яг нөгөө монголчуудын ярьдгаар юм үзэж нүд тайлаад ирж байгаа учраас тэр хүүхдүүдэд би боломжийг хэлж өгөхөд тэгвэл одоо 10 дугаар ангиас 10, 11, 12 та бид нар хятад хэлээр сурчих юм байна. Тэгвэл багшаа буцаад бид нар хятад руу явах сурах боломжтой юм байна гэд боломжийг хараад ирдэг гэх юм уу? Ер нь бол яг өсвөр насныхан буюу 13-аас дээш насны хүүхдүүд хамгийн тохиромжтой байдаг. Нөгөө одоо юу ядгүй анги хамт олноороо гэхэр чинь олуулаа явж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр танаа одоо аялын компаниас хөнгөлөлт ч юм уу юм байдгүй. Хөнгөлөлт гэхээсээ илүү бид нар анги удирдсан багшийг нь бид нар өнгөө авч явдаг. За тэгээд мэдээж тодорхой хэмжээний хөнгөлөлт. Ер нь гэхдээ бид нар хүүхдийн аялал дээр болохоор хүүхэд гэдэг утгаар нь бүх цагийн Улаанбаатараас гараад бүх цагийнх нь хоол, хүнс ер нь бүх юмны одоо нэг хүүхдээс яг үндэ нэг төгрөг гарахгүй. Тэгээ аав ээжүүд маань асуудаг л да хүүхдээ хэдэн төгрөгөд явуулах вэ гэд. Хэрвээ таны хүүхэд худалдан авалт одоо нэг өсвөр насныхан ч нь бол өөрсдөө дураараа штэ. Танаа хүүхэд худалдан авалт хийх мөнгөний та тусдан тавиад тэрнээс гадна бол ер нь бол мөнгө илүү гарах хэрэггүй. Бүх үзэр үйлчлэгээ орсон. Яг нэг хүүхдэл болсон байна. Чихэр жимс нэг 500 он байхад хангалттай гэж хэлдэг. Аяллаас бол одоо бүх хоол, бүх хэрэгцээг нь бол хангаад өгч тийм байх тийм. Олон тур операторууд хамтарч гаргадаг аяллууд байна. За мэдээж олон тур операторууд хамтарч гаргадаг аяллууд маань ихэнхдээ Эрээн болон Хөх хотын компани үндсэн хөтөлбөр байдаг. Тэд нар болохоор ерөөсө дандаа өдрийн хоол оруулдаггүй. Тий, одоо яг үндэ ингээ хамгийн багадаа 45-аас дээш хүн явдаг учраас за манайх бол гэхэд нэг 20-с дээш хүнтэй байвал бид нар өөрсдөө авч явдаг. Яг манай өөрсдийн 100% зохион байгуулж байгаа. Одоо бид нар тэр аяллуудаас маань одоо бас 4 сард гарах гэж байна. Жилд ерөөсөл 2 удаа болдог. Өвөр Монголын Ордос хушуунд болдог дахилганы аялал гэдэг. Маш том дахилга болдог байхгүй юу? Хавар нь цагаан сүлдний дахилга, намар нь хар сүлдний дахилга гэдээ болдог. Одоо энэ 4 сарын 15-ны аяллаа бид нар өөрсдөө 100% зохион байгуулж байгаа. Манайхаас зохион байгуулж байгаа аяллууд дээр бол бид нар бүх цагийнх нь хоолыг оруулцдаг. Өдрийн 3 хоолтойгоор явуулдаг. Нөгөө мөнгө нь байгаад хаанаас хоолоо авч идэх гэхээ мэдэх хүн явна, мэдэхгүй хүн бас зөндөө явдаг байхгүй. Одоо нөгөө хүүхдийн тал дээр гэх юм бол 6-аас 10 нас гэдэг ч одоо нэлийн бага насны хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө аюулгүй байдал тал дээр нь танаа одоо компаниас яг яаж анхаарч ажиллаж байна? 6-аас 10 насны хүүхэд дутамд 10 хүүхэд дутамд нэг аяллаа ахлах дагаж явдаг. Гэхдээ яг үнэндээ та нарын төсөөснөөс эсэргээрээ байдаг шүү. Хизээж 6 насаас 10 насны хүүхэд та нараас холд авсан ухаантай маш бие даацсан байдаг. Аав ээжүүд маань болохоор мэдээж өөрсдийнх нь өөрөө хүүхэд учраас жоохон санаад, бага санаад 6 настангууд багшаас ерөөсөө холддоггүй шүү дээ. Тэгээ хятадд аялж байгаа гэдэг утгаараа багшаа та бид нарыг ерөөсөө битээ холдуулаарай. Хүн хулгайлчна гээл. Тэд нар чинь бүр үнэн айхтар. Тэгээд дээрэс нь мэдээж бид нар аялал одоо нөгөө эрсдлээ бодно, паркд тоглоулахдаа бага насныхнаа аль тоглоом дээр хятадын тоглоомууд маш экстрем байхгүй юу? Нар хүүхдүүдээ ерөөсөө харж агаад 10 хүртэлх насны, ер нь 12 хүртэлх насны хүүхдүүдийг энэ дээр суулгана. Дээрэс нь бас нэг эрсдэл байгаа нь одооны хүүхдүүд маань зүрх мутаа олсон, таргалалт ихтэй болсон бас зөндөө байгаа шүү дээ. Тэднээсээ бүр ингээд аав ээжээс нь эрүүл мэндийн санамж аваад явдаг болсон. Монгол болон Хятадынхаа хоёр талдаа аялын даатгалтай явдаг. Тэгж л бид нар хүүхдийнхаа аюулгүй байдлыг хангадаг. Мэдээж аль биесээр бид нар итгэмжлэг хийж авна. Ягаад тэгэхээр бид нар айлын 18 нас хүрээгүй хүүхдүүдийг хэлг айлаар хоёр улсын хооронд авч явж байгаа учраас бид нар бүх юуг нь аюулгүй байдлын чадлынхаа ирээр дээд зэрэгээр хангаж явна. Хувь хүмүүс одоо ингээл өөртөө ингээ аяллаа төлөвлөөд өөртөө ингээд явах аялын компаниар явахын одоо ялгаа нь юу вэ? За одоо бүх ингээд маш том платформууд одоо янз бүрийн юмуд гараад ирсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр хүн өнөөдөр өөрөө чадчихвэл бүх юмаа захиалаад, урьдчилан захиалаад аяллаа төлөвлөөд явхад болохгүй юм байхгүй. За хоёрт болохоор одоо ер нь л найдвартай одоо газраар үйлчлүүлээд бид нар эрсдэлгүй аялах ёстой гэдэг. Яг ийм хоёр монголчууд болохоор ингэж боддог байхгүй юу? За аялын компаниар явахаар өндөр өртөгтэй. Одоо ам бүл зургуулаа явлаа штэ. Тэгэхээр хичнээн хуваараа явхад арай харьцангуй баг гарах ч үе байна. Хит тэрнээсээ бүр давсан өндөр үн гарах ч үе байна.
Аяллахын та нар үнээд судлаад үз. Улаанбаатараас эхлээд Улаанбаатарт төгсгөлтэй 350 мянгаас 5 саяын хоорондох нэг хүний аялал одоо байлаа гэхэд тэр дундаас яг явах гэж байгаа эхлээд юмнуудаа маш сайн судлаарай л гэж хэлдэг. Яг одоо Бээжинд буудал байна уу? Яг Бээжинд одоо очих гээд явж гин, зандаа явж гин, хөтөч байна уу гэд амар хорж ирдэг байхгүй юу? Би тэр хүмүүсийг бол зоригтой л гэж хэлдэг одоо. Яг үндэ за өвөр Монгол бол яах вэ? Аргалж болно шүү дээ. Хөхөт мод шууд Бээжин ч юм уу Тянжин ингээд цаашаага манжажаг явах юм бол хэл усгүй гэж байгаа байхгүй юу? Тэгээд 2-3 нэл хүүхдэд чирээ явж идэг. Энэ бол миний хувьд бол амар хэцүү эрсдэлгүй. Та нар хуваараа аялагч ивэл манайх бас тийм бизнес хөтөлбөрийн үйлчлэгээ үзүүлдэг. Та яг аяллаа компаниар явж байгаа юм шиг манайхтай ирээд сууж агаад аяллахын хөтөлбөрөө гаргаад хаана нь ямар буудалд буумаар байна. Тэр буудлуудынхаа шаардлагуудыг тавиад аль хотод нь унаа тэрэг авмаар байна. Онгоцны буудлаасаа тосуулмаар байна уу, тосуулмааргүй байна уу? Та яг аяллаа компаниар аялж байгаа юм шиг ямар ч стрессгүй аялаарай. Тэгэхгүй бол нэлээд хэдэн хүүхдээ чирчээд хаачгаа мэдэхгүй, хаана буухаа мэдэхгүй, онгоцноос буучаад нөгөө унаа тэргээ олохгүй ч гэдэг юм уу тий. Би маш олон тийм хүнтэй тааралдаж тусалж байсан учраас хэлж байгаа юм. Ер нь ингээ аялын компани ингээд олон очиж байгаа учраас одоо цааталтаа тийм хямдрал энэ төр гэж байд юм уу? За ер нь бол яг аялын компаниудын яг үндэ энэ гадаад болон дотоод аяллаа юунууд чинь бид нар гэрээтэй байдаг. Одоо жишээ нь ингээл та хэд Бээжинд ингээл шууд хуваараа очлоо гэхэд хамгийн хямдхан одоо гадны хүн хүлээн авах хүчин чадалтай буудал нэг доотлол нь 358-аас эхэлнэ. Энгийн стандарт вэ нөрөө. Тэгэхэд бид нар гэрээнийхээ үнэн дээр л ашиг нь явж идэг. Нэгт, хоёрт одоо 26 хүн унаа хөслөд явах нэг өөр, 45 хүн унаа хөслөд явах нэг өөр. Нийтийн зардал нь хямд байдаг. Зарим хүн гайхдаг штеп. Одоо орцын чи аялал их чи хэд байсан юм бэ гэд. Манайх орцын аялал Улаанбаатараас гараад Улаанбаатарт ирэх бүх зардал нь ороод сая 299 мянган төгрөг гэж хэлдэг байхгүй 8 өдөр 7 шөнө. Тийм үү би нэг 2 хүүхдэд таарч ирсэн. Бит хоёр зөвхөн Чингисийн онгоо үзчихэл хөхөт мод үзэж чадаагүй. Ирэхэд бит хоёр 5000 yen өвчөд явж штэ хичээгээд. Бараг өөрсдөө ч тэгж хідэж уугаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгээ би хэлжсэн медүнэр сайн судлаарай юм л байд ингээд. Өөр одоо монголчуудын хувьд одоо хятад руу их аялж гин, урагшаа Вьетнам өөр бусад улсууд руу. Яг хоо тий Оросын холбооны улс руу болохоор ерөнхийдөө бол нөгөө байгууллага хамт олон арайд одоо нөгөө нэг социализмын үед тухайн газар нь сурч ийсэн тий дурсамжаа сэргээх гэсэн хүмүүс манд бас Оросын холбооны улсууд руу аялдаг. Одоо тэгтээ бас нөгөө цаашлагаасаа жоохон айдаг. Одоо хийлгээл дайм байлдаа ингээд тэгээд бородын аяллууд нэлээд сайн гардаг. Дээрэс нь одоо Таиланд, Вьетнамын аяллууд руу бол манайхан ерөнхийдөө дандаа хуваар явах сонирхолтой. Би бас яг тэр аялал дээр болохоор Вьетнам, Таиланд руу болохоор хуваар явахыг илүү дэмждэг. Яг тэгэхээр яг тэнд болохоор хүүхдүүдээ аваад арай аяллаа хугацаа ч нэг өсрөөл нэг 7 хоног л байдаг байхгүй юу? Тэд нар болохоор нэг 14 хончоод ирмээр байдаг. Одоо нэг өвлийн нэг урт хугацааны амралт эсвэл нөгөө нэлэх хүүхдтэй хүмүүс маань. Тэгэхээр та нар маань одоо нислэгээ зохицуулаад яг уу манайх мэдээж нөгөө шууд нислэгүүд маань харьцангуй өндөр байдаг. Хэрвээ хүсэх юм бол манайхтай холбогдоод Бээжин болон Хөх хотоос дамжин нислэгүүд маань хамаагүй хол хямд байдаг. Тэгээд буудал, вилла юу гэдгийг бүх юмаа захиалалаад явах юм бол амар юм үзэж харах гад явж байгаа хүмүүс бол ерөөсөө л 100% та хэд маань аялын хөтөлбөрөөр яваарай л гэж хэлдэг. Юм үзэж харъя бол урт хугацаанд жоохон тийм хөтөлбөргүй явмаар. Гэтэ монголчуудын нэг тийм сэтгүүн онцлог байдаг шүү дээ. Хөтөлбөртэй ч юм шиг хөтөлбөргүй ч юм шиг явах дуртай. Ерөөсөө л тийм. Яг одоо бүр бараг 195% тийм заяа. Тэгэнгүүт одоо ингээ хөтөлбөртэй аялалд явчаад ирэхээр заримдаа тэгнэ. Зарим нэг өдөр нь бид нар явахгүй байж болох уу? Тэр музейг нь үзэхгүй байж болох уу? Зүгээр буудалтаа уншиж болох уу? Болно. Та хэд өөртөө л мэд. Уг нь үзүүл одоос гоё доо гээл тэгд. За ингээ үзэгч та бүхэн маань хишиг тур аяллаа компаниар хөтчөө болгоод хүүхдээ ч юм уу гэр бүлэрээ ч юм уу альсгүй хуваараа аялахыг хүсчихвэл Facebook хуудас руу норж мэдээллийг аваарэ. За тэг өнөөдөр амралтын өдрөөр бас бид бүхэндээ бас аялын талаар одоо 97 цаг болсон болохоор бид бүхэн чинь аялах маш их хүсэл тэмүүлэлтэй болсон. Тэгээд бас мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За үргэлжлүүлээд Family Health болонгаа хүлээ авч үзээрэй.
За сайн байцгаана уу та бүхэндээ намралтын өдрийн мэндийг хүргэе. За Синийг телевизтэй хамтраад анхан шатны зөвлөгөө мэдээллүүдийг аль болох практик тохиолдож байгаа энэ өсвөр нас жирэмсэн одоо төрсний дараах тохиолддог энэ сэдвүүдийг хамтарч бид нар ингэж ярилцаж нэвтрүүлэг хийж байгаа. За тэгэхээр өнөөдрийн бидний ярилцах сэдэв бол биений юм ирсэн үед одоо өсвөр насны охтуудтай зөвлөгөө өгөхөөр бэлтлээ. За тэгэхээр хамгийн ихний зөвлөгөө бол охтууд маань биений юм ирэх өдрүүдэд тэмдэглээ явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол биений юм яг хэдэн хоног ирж байгаа тэр өдрүүдэд календараар дугуулаа явахыг хэлж байгаа. За биений юм чинь хамгийн эхлээд хэдэн сарын хэдэнд ирсэн. Тэгээ дараа сарын хэдэн ирж байгаа. Энэ дунд үргэлжилж байгаа хоногуудыг биений юмных нь мөчлөг гэж үзэж байгаа тийм ээ. За тэгэхээр одоо ухаалаг утасны аппликейшнуд байдаг. Woman app байна, Sora app байна. Эсвэл одоо зүгээр энгийн цаасан календар байсан ч болдог тийм ээ. За тэгэхээр бид нар хамгийн гол нь утасны аппликейшн байсан ч тэр цаасан календар байсан ч тэр тууштай хөтлөх гэдэг зүйлийг одоо маш сайн мэдэх хэрэгтэй. Эхний сардаа тэмдэглэж дараагийн сардаа би тэмдэглэхгүй орхиж болохгүй гэсэн байна. За мөн биений мэрхээс өмнө 2-3 хоногийн өмнөөс бэлтгэлтэй ариун цэврийн хэрэглээ цүнхлээ явж байгааг бас эрмэлзэх хэрэгтэй. Ер нь ариун цэврийн хэрэглийг эмэгтэй хүн 3-4 цаг тутам солих хэрэгтэй. За хэрвээ солихгүй удаад ах юм бол эвгүй үнээр гарах нь байна. Өсөх замын өргөсөл дээшээ өсгөх нь байна тийм ээ. Дээрэс нь бидний нөгөө өмсөж байгаа хувцс маань нэвтэрч одоо өөрийг чинь эвгүй байдалд оруулах бас нэг ийм эрсдэлд оруулдаг байх нэ. За одоо манай өсвөр насны охтууд одоо тийм маш олон минутаар маш олон цагаар ингээд хичээл сургуульдаа суудаг тийм ээ. Тэгэхээр магадгүй хичээлийн дундуур ариун цэврийн хэрэглээ одоо солих шаардлага гарч болно шүү дээ. Тэгэхээр одоо ингэдэг байхгүй практик намайг одоо хөвгүүд мэдчих үедээ мэдээд шоолчих үедээ эсвэл одоо энд эрэгтэй багш орж байгаа юм чинь би завсарлахаар бол эсвэл дараагийн цаг дээр болъё гэд ингээ хойшлуулах бас тохиолдол маш байдаг юм бэлээ. Тэгэхээр энэ дээр одоо манай охтууд маань санаа зовох хэрэг байхгүй. Өөртөө итгэлтэйгээр би ариун цэврийн одоо өөрөө орох гэсэн юм а гэдэг зүйлээ өөртөө итгэлтэйгээр айцгүй бас хэлж өөрийгөө гой зөв илэрхийлэх хэрэгтэй. За мөн дээрэс нь одоо өөрт чинь ариун цэврийн хэрэглэл хараахан байхгүй байгаа бол үе тэнгийн охтуудаас асууж болох нь байна. За тэднэрт нь байхгүй байгаа бол одоо сургуулийнхаа эмчээс мөн одоо эмэгтэй багш нараас бас асууж болдог шүү гэдэг зүйлийг юм чинь бас зөвлөж байна. За мөн одоо биений мэрсэн үед аль болох одоо бараа өнгийн дотор хувцас их зүгээр гэдэг. Дээрэс нь баг зэргийн бариу хувцас маань бас их зүгээр байдаг шүү. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica арьсгоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Өнөөдрийн зөвлөгөөгөөр минг нөсөө хөгшрөлийн толбны талаар мэдээлэл өгье. За хүний арьсан дээр одоо нарны нөлөөс болон удмын хандлагатай одоо төрөл бүрийн өөрчлөлтүүд одоо нөсөөт өөрчлөлтүүд их гардаг. За тэгээд минг болвол мэдээж энэ бол тодорхой нөсөөт эд ургасан байдлыг бол бид нар минг гэдэг. За хүний минг үүсэх процесс бол ихэвчлэн хүүхдийн 5 наснаас эхэлдэг гэж үздэг л дээ. За тэгээд энэ маань бол нарны одоо ачаалал авч эхэлсэнтэй ер нь бол холбоотой гэж ойлгож болно. За тэгээд мингийг бол заавал эмч нүдээр үзэх шаардлагатай байдаг. Шууд одоо авч болох нь үгүй юу? За заримд нь бол эдийн шинжилгээ хийх шаардлага үүсдэг гэдэг олон одоо хүчин зүйлүүд нөлөөлдөг учраас мингний тал дээр бол заавал эмчийн зөвлөгөө аваарай гэж зөвлөх байна. За мингний эмчилгээг бол насанд хүрсэн буюу одоо хуулийн одоо өөрийгөө хариуцах чадвартай болсон 18-аас дээш насны хүмүүс мингний эмчилгээ хийх боломжтой. Яг одоо өөрчлөлттэй мингүүд дээр бол бага насны хүүхдэд хийхээр шаардлагатай бол эцэг эхтэй зөвлөөд тэгээд мэргэжлийн 2 дахь шатлалын 3 дахь шатлалын эмнэлгүүдэд ихэвчлэн мингний эмчилгээ бол хийгддэг гэж ойлгож болно хүүхдэд бол. За нөсөө толгон дээр бол одоо маш их одоо хүмүүс ханддаг. Ялангуяа сэвхэн дээрч гэдэг юм уу тийм ээ нөсөө толб гэдэг. Энэ хөгшрөлийн толб нөсөө тэгээд эдгээр өөрчлөлтүүд нь бол ер нь яагаад хөгшрөлийн толб гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр арсны тухайн хэсгийнх нь нөхөн төлжих процессонд өөрчлөлт ороод арсны эд нь одоо тодорхой хугацаанд гуйжилт удаашраснаас үүдээд одоо бусад арсны хэсгээсээ тэр хөгшөрсөн арсны эдүүд маань ялгарч харагдаж эхлэхийг бол ер нь бид нар ихэвчлэн хөгшрөлийн толб гэж нэрлэдэг байгаа. За энэ ингээд арсны маань гуйцсан эд ингээд удаан хугацаанд гуучих ёстой эд нь удаан хугацаанд гуучихгүй одоо тийм ингээд удаашралтай болоод ирэнгүүт арсны маань тэр хэсэг дээр одоо илүү нягт одоо гадаргуу үүсээд энэ маань одоо арсны бусад хэсгээсээ илүү одоо тодорч харагдаад ирэхээрээ энэ маань бол толб шиг болж харагддаг. За тэгээд энэ хөгшрөлийн толб болоод зарим тохиолдолд одоо хавтгай үүч байдаг юм одоо ийм бусад өөр арсны эмгэгтэй бас хавсран тохиолдол бол их харагддаг. Ялангуяа настай хүмүүстэр бол ганцхан хөгшрөлийн толб биш одоо хавтгай
байдгийн юм уу тийм ээ, эсвэл одоо ургацэг байдгийн юм уу, ийм өөрчлөлтүүд бас хавсраад явагдаж байгаа нь бол ажиглагддаг. Тийм болохоор ер нь бол аль нь одоо янз бүрийн аргаар одоо түлж байдаг юм уу тийм ээ, одоо мис таслын аргаар байдаг юм уу, ер нь бол авдаг, гуйжуулж авч болдог. Тэгэхээр энийг ингээд арснаас өөрөө хөндөрүүлж авах үзэгдлийг л бид нар одоо нэг нүсээ авна гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ингээд хийхэд тухайн хүний арсны эдгэрэх чадвар тийм ээ, тэгээд одоо эдгэрэх ээлтийг дэмжихэд одоо ямар эмчилгээ хийх вэ гэдгийг бас одоо тухайн хүнийхээ арсандаа тохируулж ихэвчлэн зөвлөдөг. Одоо ингээд хүмүүсийг хараад ахаар нөгөө ямар нэг эмчилгээ хийлгэснээр дараах гам дэглэмийг харьцангуй одоо хариуцлагагүй хандаад байдаг л да. Тэгэхээр одоо нэг хийцэн юм чинь тэгэл өөрөө эдгэрчгэл байлгүй гэд хэрэг орхичих юм бол энэ маань одоо тэр эдгэрч явцдаа өөрчлөлт нь одоо сайжрах биш, зарим тохиолдолд муудахч одоо асуудал үүсэж болно. Яг гэвэл арьс гэмтсэний дараа заавал эдгэрэх процесс явагдаж хахад гадны нөлөө ямар нэгэн байдлаар нөлөөлөх юм бол энэ маань өөрөө одоо арьсан дээр өөрчлөлт болж харагддаг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол одоо бид нар хүнийхээ нас тийм ээ, улирал одоо ямар улирал цаг уурт хийж ийн гэдгээс хамаарат эмчилгээний маань сонголт өөрөөр байхаас гадна одоо өгөх зөвлөмжүүд маань ерөнхийдөө заримдаа өөрчлөгддөг. Ялангуяа настаа арсны эдгэрэлт удаашрсан тийм ээ. За тэгээд төрөл бүрийн суур өвчнөд иймэрхүү хүмүүсүүдэд бол юуг одоо тэр арчилгаа болон эдгэрэлтийн гам дэглэмийг бол нарийн сайн зөвлөх шаардлагатай байдаг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Bonjour, je m'appelle Julie. Je travaille à l'Alliance française d'Oulan-Bator. Et cela fait 3 mois que je suis en Mongolie en tant qu'invitée. Et j'ai été surprise de voir que Biostime Probiotique était désormais officiellement disponible en Mongolie. Et j'ai été ravie de savoir que les enfants mongols pourront bénéficier des meilleurs produits au monde. La France est un leader dans le domaine de la santé, de l'alimentation et de la beauté. La production de probiotiques est basée sur de nombreuses recherches et d'années d'expérience et de sciences cliniques conformes à des normes mondiales. Les prébiotiques et les probiotiques ont été développés en 1857 en France. D'ailleurs, la France est un leader mondial en ce qui concerne la biotechnologie et la microtechnologie. Les universitaires et les laboratoires ont étudié en détail les effets et les impacts de ces probiotiques. Les normes GMP, ISO, EFSA, qui sont des normes qui garantissent la sécurité et la qualité des produits, sont strictement appliquées en France. C'est pourquoi Biostime Probiotique a été désignée comme la marque numéro 1 au monde en matière de probiotiques et de prébiotiques, selon les résultats de l'étude Euromonitor internationale en 2021. Les mères enseignent à leurs enfants à bien se laver les mains, tandis que les mères françaises inculquent à leurs enfants dès leur plus jeune âge à bien se nourrir et à consommer des bactéries bénéfiques telles que des probiotiques. C'est important de donner à nos enfants des produits non génétiquement modifiés. Biostime Probiotique est composé d'ingrédients d'origine naturelle, sans conservateurs, ni colorants, ni arômes artificiels. C'est pourquoi les mères françaises peuvent l'utiliser en totale confiance. Il est réjouissant de recevoir le meilleur produit au monde, qui a fait ses preuves dans de nombreux aspects, des conditions sèches et fraîches de la Mongolie, et livré conformément aux normes de qualité. Et je suis ravie que les Mongols aient la possibilité d'acheter l'essence mondialement reconnue de la France dans les magasins près de chez eux. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Амралтын өдрийн Weekend Vibe хөтөлбөр маань үргэлжилж байна. Үргэлжлүүлээ та бүхэндээ хамтран ажиллагч байгууллагуудад танилцуулъя. За өнөөдөр бид бүхэнтэй бол одоо уламжлалсаар маш удаан хугацаанд ажиллаж байна да. 2 сар гарсан болчлоо тий. Тэгээ Медистерик биври арьс гоо заслын эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За энэ эмнэлэг бол одоо бидэнд одоо ингээл арьсны олон төрлийн асуудлууд байдаг. Баатах шалт ч юм уу, за үүр ургацах ч гэдэм олон асуудлууд байдаг. Гэхдээ энэ бүгдийг бол одоо сүүлийн шинжлэх ухааны тий дэвшилтэд технологи ашиглаа одоо мэсгүүгээр одоо ингээд бид бүхний хөөрхөн болгодог Медистерик биври клиник одоо арьс гоо заслын эмнэлэг маань Weekend Vibe хөтөлбөртэй маань хамтран ажиллаж байгаа. Мөн Swiss Mongolia маань хамтран ажилладаг байгаа. Swiss Mongolia маань өнөөдөр бас онцолж байгаа бүтээгдэхүүн маань болохоор Biostime гэдэг пробиотик байгаа.
Ашигтай байх хэрэгтэй Тийм. юм шүү дээ. Энэ болохоор тгээс 7 насны хүүхдүүдийн хотод гидсний үйл ажиллагааг эрүүлжүүлэх, тархлаажуулах, тэнцвэржүүлэх тийм үйлчилгээтэй. Монголд яг албан ёсоор орж ирдэг HMO гэдэг энэ пробиотик нь болохоор эхийн сүтэй одоо яг адилхан орц найрлагатай тийм бүтээгдэхүүн байгаа. Нөгөөх нь болохоор D витаминаар баялаг тийм найрлагатай. Яг мэдээж нөө Свисийн маань бүтээгдэхүүнүүд бүгдээрээ байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй, ямар нэгэн өнгө будаг оруулагч байхгүй гэдэг ч юм уу тийм давуу талтай байгаа. За тэгвэл бүгдээрээ бас Свис Монголигийнхаа бас албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг одоо ашигтай бактерийг бас хэрэглээрээ тэгээд энэ D витаминаар бас баялаг юм байна. Эхийн сүтэд дүүцхүүц ингээд тэр молекулыг агуулсан бас олон бас ашигтай бактериуд, амин дэмүүд бас байдаг юм байна шүү. Тэгээд бүгдээрээ үргэлжлүүлэн хамтдаа стилист Аригийн бэлтгэдэг зөвлөгөө болон хүлээж авч үзцгээе. Сайн байцгаана уу, стилист, мейкап артист Ариун Зул байна. Өнөөдрийн зөвлөгөөгөөрөө би та бүхэнд хувийн өнгө гэж юу вэ? Хэдүүлээ гэрийн аргаар хэрхэн өөрийнхөө хувийн өнгөийг тодорхойлох боломжтой байдаг юм бэ гэдэг талаар мэдээллийг хүргэх гэж байна. За хамгийн түрүүнд хувийн өнгө гэж яг чухам юу юм бэ гэдэг талаар мэдээлэл өгье. За энэ хувийн өнгө гэдэг ойлголт маань 1970-аад онд одоо Америкийн нэгдсэн улсад ерөнхийдөө бол анх үүссэн Итэн за мөн одоо бусад одоо энэ өнгөний онол гаргасан хүмүүс дээрээс суурлаад дизайнер, стилистүүд энэ чиглэлээр бол одоо илүү дэлгэрүүлсэн гэсэн үг. За манай Монголд бол сүүлийн үед маш их хувийн өнгө тодорхойлолтын талаар ярьдаг болсон хүн болгонд зохихгүй өнгө гэж байдаг талаар одоо баг хэмжээний мэдлэгтэй болсон байгаа тийм ээ. Энэ өөрийнхөө хувийн өнгийг одоо яаж хэдүүлээ гэрээ аргаар мэдэх боломжтой вэ гэдгийг яг одоо би та бүхэнд бас танилцуулъя. За хамгийн эхлээд бид бүхэн өөрийнхөө арснаас хөхөнгийн туяа ялгарч гинүү, шар өнгийн туяа ялгарч гинүү гэдгийг мэдэх шаардлагатай тийм ээ. За тэхийн тулд бид бүхэнд ийм алтлаг мөнгөлөг хоёр янзын хуулга юм уу материал хэрэгтэй. За үүнийг хэдүүлээ өдрийн ийм гэрэлт тийм ээ тойл руу харж агаад урталтаа ингээд ээлжлүүлээд ингээд барьж үзнэ. За ингээд үзэнгүүт таны нүүрэн дээр алтлаг өнгө нь илүү царайгч нь гэрэлтүүлж жигтгэн за мөн дээрэс нь нэг юм овургуу залуухан харагч байвал та дулаан гэсэн үг. Мөнгөлөг дээр нь яг ийм нөлөөг үзүүлж байвал тийм ээ цайж гэгээ татаж одоо илүү эрүүл харагдаж байвал та сэрүүн буюу хөхөнгийн туяатай арьстай гэсэн үг. За ингэж гэрээ аргаар хэдүүлээ мэдэх боломжтой. Хөх өнгийн туяатай арьстай хүмүүст хөх өнгийн туяатай бүх өнгүүд гоё харагддаг гэсэн үг. Бүх өнгийг дотор нь хоёр ангилждаг байхгүй юу? Хөх болон шар өнгийн туяатай гэдэг. Шар өнгийн туяа илүү гоё харагдаж байгаа бол та шар өнгийн туяатай бүх өнгүүдийг хэрэглэх боломжтой гэсэн үг. За жишээ болгоод яг одоо та бүхэндээ зураг дээрээс одоо харуулъя тийм ээ. Баруун гарталд харагдаж байгаа өнгүүд нь бол хөх өнгийн туяатай өнгүүд, зүүн гарт харагдаж байгаа өнгүүд нь шар өнгийн туяатай өнгүүд байж шин. Та магадгүй алтлаг өнгөн дээр нь илүү гоё харагдаж байгаа бол та яг эдгээр өнгүүд буюу шар өнгийн туяатай илүү улбар тийм ээ шаргал гал улаан гэдэг ч юм уу тийм ээ улбар шар. За шаргалдуу юм оливийн ногоон гэх мэтлэн өнгүүд танд гоё харагдана. Харин хөх өнгийн туяатай бол баруун гарт харагдаж байгаа. Яаж юм хөхөлбөр туяатай ягаан дуу, бүдэг ягаан, тод ягаан, хөх, хар хөх тийм ээ. Цайвар тэнгэрийн цэнхэр гих мэтчлэн эдгээр хөх өнгийн туяатай өнгөд гоё харагдана гэсэн. За хувийн өнгийг хэдүүлээ мэдснээр ер нь ямар ашиг тустай вэ гэхлээр хамгийн түрүүнд та дэлгүүр ороод өөрийнхөө өнгийг мэдчихэж байгаа учраас цаг хэмнэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл надад хөх өнгийн туяатай өнгөл зохино, шаргал өнгийн туяатай өнгө зохгүй гэдгийг мэдж байгаа учраас шууд хөх өнгийн туяатай өнгүүдээ барьж аваад тэгэл тэрэн дундаас хамгийн гоё бид таарч байгаагаа аваад ингээл цагаа хэмнэн, хоёрдугаарт мөнгө хэмнэн. Мэдээж одоо гуравдугаарт хамгийн чухал зүйл бол та өөрийнхөө туяанд нийцсэн хувцсыг өмсгөөрөө наснаасаа хэд дахин залуухан, овргуу, стиллэх тийм ээ. Мөн дээрэс нь гэрэлтсэн, нэг хүн харахад цаанаа л нэг өөртөө ихтгэлтэй тийм мэдрэмжийг авна. Тэг ингээ өнгө өмсгөөр бусад хүмүүст ч гэсэндээ маш гоё эерэг энерги ингэж түгэж чаддаг байгаа. За тэгээд өнгө дундаа ингээд ганцхан хувцас биш, үсний өнгө, нүүрний будагны өнгө, тэ аксессуарны өнгө, хумсны будагны өнгө гэл одоо бид бүхний өнгийн сонголтууд бүгдээрээ ойлгомжтой болох учраас дэлгүүр ороод ямар тэн авах вэ, тэ ямар уруулын будаг авах вэ, ямар сүүдэр авах вэ, ямар крем авах вэ
гэдгээ хэдүүлээ мэддэг болчихно. За тэгээ мэдээж шаргал өнгийн туяатай арьстай хүмүүс бол илүү улбар, шаргал хүрэн өнгийн нүдний тэн, уруулын будаг гоё харагддаг. Гэтэл манай монгол бүсгүйчүүдийн маань гаргадаг нэг алдаа нь бүгдээрээ нөгөө шаргал өнгийг илүү гоё халуун дулаан мэдрэмж төрүүлдэг учраас ч тэрөө тийм ээ дандаа шаргал боронгоор нүдээ тэндэж уруулаа оранжингоор будаад идэг. Гэтэл монгол бүсгүйчүүдийн бас миний анзаарснаар над дээр ирж авижлуулагч нарын дийлэнх нь хөх туяатай байгаад идэг. Тэнгууд нөгөө нэг бор шаргал өнгүүд маань цохимжгүй авартай харагдах гэдэг гэсэн үг байна шүү дээ. За бас нөгөө ихэнх үсчид маань хүний одоо өсийг бодохдоо тий шаргал өнгө нь илүү одоо ороход амархан байдаг юм уу да гэж би анзаарсан. Ихэнх бүсгүйчүүд үсээ өөрчлөө гэхээр илүү шаргал улбардуу туяатай болоод байдаг. Гэтэл энэ өнгө нь манай монгол бүсгүйчүүдэд дийлэнхт нь бас цогтөггүй. Тэгэхээр яаж хөх туяатай гэхээр ash brown буюу одоо үнсэн саарал туяатай бор, шорон бор өнгүүд монгол бүсгүйчүүдэд илүү цогцох жишээтэй. Гэхдээ илүү гэдэг нь одоо хувийн хувьд баг зэрэг илүү гэсэн үг шүү. Тэгэхээр хувийн өнгөө мэдснээр маш олон давуу талууд үүсдэг байх нэ. За ингээ өнөөдрийн маань мэдээлэлтэй хамт байсан баярлалаа. Илүү их мэдээлэл авмаар байвал тэгээ доор харагдж байгаа пэйжээр маань зочлоорой. Ингээ дараагийнхаа дугаараар хэдүүлээ эргээд уулзцгаая. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. Амралтын өдрийн Weekend Vibe нэвтрүүлэгтээ минь хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр бол маш онцлогтой дугаар байлаа. 2 зочинтой тэгээд маш олон мэдээллүүдийг солилцлоо. Хүүхдүүдийн амралт эхэлсэн болохоор одоо аяллаар хүүхдүүд бие даагаад явдаг тухайн анхудаа сая мэдээлэл авлаа. Одоо сүүлийн үед бол одоо ингээл ялч Монгол улс одоо ингээл аль аль талдаа ингээл ер нь хөгжөөл байгаа шүү дээ бид нар ч ер нь хавар өрн дулаан цогцолоод ирэхээр ингээл спорт маш их фестивалууд явдаг. Дугуун одоо ингээл цугларалт ч юм уу те уулын далхалт олон зүйлүүд болдог. Тэгээд нөгөө талаас энэ бас хувь компаниуд маань бас ингээд сурагчдын амралтан зориулаад хүүхдүүдийг үр дүнтэй амраах те аялж болж гин шинэ найзуудтай болж байна. Нөгөө талаас биднээс хүүхдийн театрын бас жүжигчдийн бас талаар те хүүхдийн театр тавьж байгаа уран бүтээлүүдийн талаараас мэдээлэлүүдийг авлаа. Хүүхдүүд зориулсан тэр хүүхэлтэйгээр тоглогдно гэдэг чинь сонин штэ бид нэр тэр унгалдаа ярьжсэн шиг л адилхан те. Тэр хүүхдүүд маш сонирш байгаа. Тэр сонирш зан дээр нэгээд энэ сэтгэн бодох, тэгээд энэ театрын урлагаас тэгээд энэ юм үзэх энэ соёлоос ч одоо хүүхдүүд багасаа суралцж байгаа хэвээр. Тийм учраас бас эцэгчүүд маань сурагчдын амралтыг бас далимдуулаа та нар манаас хүүхдийн театрт ашиг хүүхдүүдээ бас жүжиг үзүүлээрээ. За тэгээ бас амьдралын хамт болсон маш сайхан дурсамж болсон бас аялалд бас ингэж явуулаарай гэдэг энэ мэдээллүүдийг бас та бүхэндээ бас бэлтгэн хүргээд байгаа шүү. Өдөрч та бүхэндээ бас хамтран ажиллаж байгууллагуудаа танилцуулаад өнөөдрийн хөтөлбөрийн хоёул бас жаргая те. Med Estetic Beauty Clinic болон Swiss Mongolia хамтран ажилладаг байгаа. Өнөөдөр амралтын хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногт илүү сонирхолтой мэдээлэлтэй илүү сонин зочдтой бүгд уулзах болно. Баярлалаа үзэгчтэй.